Сайн байцгаана уу? Хуулийн цаг подкастын шинэ дугаар гэлж байна. Өнөөдрийн дугаард хар орон сумдах хууль зүйн цэлцааны төв өмгөөлөгч хонгорцол оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Бид өнөөдөр авилгын эсрэг гэмт хэргийн тухай ойлголтоодон эрүүг хариуцахын талаар ярилцгагаа. За, авилгын талаар ерөнхий ойлголтын талаар хоёроо яриагаа эхлэх үү? Авилгын тухай хуулийн 4-1 хэсэгт заасан этгээдүүд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхол олохдоо уруулан ашиглах, за бусдад давуу байдал олгох, за эрхэм хуулийн этгээдээс тухайн хууль бус үйлдэлийг нь өөрийн ашиг сонирхолтой ашиглах, за энэхүү үйлдэл эсвэл төгөл авилга гэж ойлгоно. За өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээд авилгын тухай хууль 4-1 заасан этгээдүүдийн албан тушаалын байдлыг уруулан ашиглах, тухайн албан тушаалтны тухайн албан тушаалтаар байгаа мэдээлэл хууль бусаар өөртөө давуу байдал болгож ашиглах. За энэ үйлдэлийг бол авилгаа гэж ерөнхий ойлгодог. Авилгын тухай хуулийн 4-1 заасан албан тушаалтнууд ямар албан тушаалтнууд вэ? За авилгын тухай хуулийн 4-1 заасан албан тушаалтнуудад төрийн тусгай, төрийн захиргааны, төрийн удирдах улс төрийн албан тушаалтнууд. За үүний гүйцэтгэх албан тушаалтнууд. За хоёрт нь төрийн үйлчлэгээний албан тушаалын удирдах болон ерөнхий нэгтлэн бодогч, алхам нэгтлэн бодогч нар. За гуравт нь төрийн болон орон нутгийн өмчөд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд. За олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирлна. За улсын болон орон нутгийн төсвөс санхүүжилт авдаг. За төрийн тодорхой чиглэлийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бас байгууллагын удирдах албан тушаалтай. За Монгол Улсын ерөнхий лөөгч, улсын их хурал, за бүх шатны эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид. За бүх шатны эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга нар, төлөөлөгч нар. За ингээд сүүлд нь ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан хяналтын зөвлөлийн гишүүд гэсэн ийм албан тушаалтчдаг хүмүүс бол авилгын тухай хуулийн 4-1 заасан этгээдүүд гэж явдаг. Авилгын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ер нь ямар ашиглал хангалттай вэ? Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт бол авилгын гэмт хэргийг тусгайлан зүйчилж өгсөн байгаа. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан 12 төрлийн гэмт хэргийг авилгын эсрэг гэмт хэрэг буюу албан тушаалын эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа. За авилгын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аль төрлийн гэмт хэргийг үйлдснээс нь шалтгаалаад торгох, зочхыг хязгаарлах, хорих хал гэсэн 3 төрлийн ялаас сонгож ялгаанууд болж байгаа. За дээр нь нэмээд нэмэгдэл ялаар заавал нийтийн албан тушаал хаших эрхийг хасж байгаа. Энийг бол заавал нэмэгдэл ялаар хэрэгжилж байгаа. За торгох ялын хувьд бол аль төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна уу, эрх мэдлийн байдлаар уруулан ашигласан юм уу, хахуул өгсөн юм уу, хахуул авсан юм уу, за эсвэл дураараа ашигласан юм уу, эсвэл үнэлэхгүйгээр хөрөнгөцсөн юм уу, аль гэмт хэргийг үйлдснээс нь шалтгаалаад торгох ял бол 2,700,000-аас 27 сая хүртэлх хэмжээтэй. Зочхыг хязгаарлах ял бол 1-ээс 5 жилийн хүртэлх хугацаагаар, за хорих ял бол 2 жилээс 20 жил хүртэлх хугацаагаар хорих ял нөлөөлөх ингэж зүйлчилсэн байдаг. Нийтийн албанд ажиллах эрхийг хасах ял бол энэ нэмэгдэл ялыг бол 2 жилээс 8 жилийн хүртэлх хугацаагаар хасдаг ийм зохицуулалттай. За бусад төрлийн буюу эрүүгийн хуульд заагдсан бусад төрлийн хүний амьд явах эрхийн эсрэг ч юм уу, эсвэл өмчийн эсрэг гэмт хэрэгээс гол ялгаатай нь нэмэгдэл ял заавал хэрэгэлдэг. Энэ нэмэгдэл ял буюу нийтийн албанд алба хаших эрхийг хязгаарлах энэ ялыг бол заавал нэмэгдлэр хэрэгэлдэг гэсэн ийм онцлогтой зохицуулалттай. Авилгын эсрэг гэмт хэргийн хувьд хууль хугацаа хэдэн жил байдаг? За 2017 оны эрүүгийн хуулийн шинжилгээр авилгын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн энэ хууль хугацаа гэдгийг бол тооцохгүйгээр за хизээл бол эргэнээс ч юм уу, албан тушаалтнаас ч юм уу тухайн авилгын гэмт хэргийн талаар мэдээлэл ирвэл энэ бол сэргийгээд шалгагдах боломжтой, хууль хугацаа тоохгүй юм онцлогтой бас байгаа. Авилгын гэмт хэрэгээс ер нь хэрхэн өөрчлөн сэргийлэх вэ? За авилгын тухай хуульд
заагдсан дөрвийн нэгт заагдсан этгээдүүд бол авилгын одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хамгийн одоо эхний арга бол хөрөнгө оруулалтын мэдүүлгээ хугацаанд үнэн зөв мэдүүлэх одоо үүргийг хэрэгжүүлэх нь авилгын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хамгийн одоо энгийн арга болчихно. Хөрөнгө оруулалтын мэдүүлгээ дутуу гаргасан эсвэл хугацаа хожимдуулсан тий. За хугацаа хожимдуулалт нь одоо удаа болсон. За ийм тохиолдолд бол одоо тухайн этгээд авилгын одоо гэмт хэрэгт сэжиглэлээ гэж бодоход за өөрийнхөө хөрөнгийг одоо нотолж чадахгүй байх тий. Энэ нь одоо цаашлаад одоо авилгын гэмт хэргийн одоо гэмбуруутай этгээд болох ийм эрсдлийг дагуулж идэг. За тийм учраас хөрөнгө оруулалтын мэдүүлэг мэдүүлдэг албан агч нар бол хөрөнгө орлогоо хууль заасан хугацаанд за тэгээд үнэн зөвөөрөө мэдүүлэх үүргийг хэрэгжүүлэх ёстой л гэсэн ийм л арга байгаа. Хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ер нь хэрхэн үнэн зөв мэдүүлэхтэй? За хуульд зааснаар бол хөрөнгө оруулалтын мэдүүлэг мэдүүлэх ёстой албан агч маань өөрийнхөө болон гэр бүлийн одоо гишүүний хөрөнгө оруулалтыг за мөн зээлийн мэдээллийг хөрөнгө оруулалтын мэдүүлгийн одоо тухайн байгууллагын хөрөнгө оруулалтын мэдүүлгийг хариуцж авдаг програмд бүртгэгддэг албан тушаалт байдаг шүү дээ. Тухайн үндэ хууль заасан хугацаанд үнэн зөвөөрөө гаргаж өгнө. За ингэж гаргаж өгөхдөө шинээр одоо албан тушаалт томилогдож байгаа бол тухайн шинээр томилогдож байгаа албан тушаалтаа томилогдохоос өмнө 30 хоногийн дотор. За тухайн албан тушаалыг одоо цаашид одоо тогтмол одоо хашиж байгаа бол сар бол жил болгоны 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалт мэдүүлнэ гэсэн энэ хуулийн хугацаанууд байгаа. За мэдүүлэг гаргаж хуулинд заасан мэдүүлгээ өгсөний дараагаар тухайн мэдүүлэг гаргагчийн одоо хөрөнгө оруулалт 1 сарын хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлснээс дээш одоо орлого орсон тий хөрөнгө оруулалтын мэдүүлэг мэдүүлснээс хойш дээр дурсан одоо орлого орсон бол 30 хоногийн дотор хөрөнгө оруулалтаа дахин мэдүүлэх ийм үүрэгтэй. За мөн хөрөнгө оруулалтын мэдүүлгийг хуульд заасан хугацаанаас хожимдуулаад өгсөн тий. За энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол тухайн хүнийг хөрөнгө оруулалтын мэдүүлэг өгөөгүй гэж тооцох. Ийм одоо хуулийн зохицуулалт байгаа гэдгийг одоо хөрөнгө оруулалтын мэдүүлэг мэдүүлдэг албан тушаалтнууд харах хэрэгтэй. Авилгын гэмт хэргийн талаарх мэдээллийг ер нь хэрхэн хангадаг? За авилгын эсрэг хуулийн дөрвийн нэгт заасан этгээдүүд албан тушаалаа хашиж байх явцдаа одоо авилгын гэмт хэрэг байж болзошгүй одоо ийм мэдээллийг одоо олсон бол тухайн мэдээллийг нэм даруй авилгын тэнцэх газарт мэдээлэх үүрэгтэй. За тухайн үүргийг хэрэгжүүлэхдээ хувийн нөөцийн тухай хууль, төрийн албаны болон байгууллагын нөөцийн тухай хууль гэдэг нь одоо нөөцийн тухай хуулиуд бол одоо хамаарахгүй гэдэг юм бүр бас нэг юм тусдаа зохицуулалт байгаа. За энэ мэдээллийг авилгын тэнцэх газарт мэдээлжүүл энэ одоо нөгөө нөөцийн тухай хуулиар хашиж чуйдэ гэдэг одоо ийм болгоомжлол байхгүй гэсэн. Танд энэ этгээд авилга авсан байж болзошгүй байна, албан тушаалын байдлаар оруулж ашигласан байж болзошгүй байна гэсэн ийм мэдээлэл байгаа бол үнийг нэм даруй авилгын тэнцэх газарт мэдээлэл. За мөн иргэд тухайн албан тушаалтныг те хэн нэгэн албан тушаалтныг авилга авсан байж магадгүй, эсвэл бол бусдад давуу байдал олгосон байхыг үгүйсэхгүй те. За эсвэл бол өөрийнхөө одоо эрх мэдлийн байдлыг оруулж ашигласан одоо нэг хүсэл байдал байна гэж үзэх юм бол авилгын тэнцэх газарт эрхтэй байгаа. Өнөөдрийн подкастт оролцсон хонгорцолтой баярлалаа. Цаашдаа ажилд амжилт хүсье. Иргэн та бүхэн хууль эрх зүйн мэдлэгээ дэвшлүүлж гэмт хэрэг зөрчил толгодохоос сэргийлээрэй.